Монголын төрийн захиргааны үүсэл хөгжил түүхэн замналаас эхлэн орчин цагийн төрийн захиргааны асуудлыг хамруулсан бүтээл олонний хүртэл боллоо. Тус бүтээлийг удирдлагын академийн төрийн захиргааны тэнхимийн 20 гаруй эрдэмтэн судлаачид хамтран гаргалаа. Энэхүү бүтээл нь төрийн захиргааны асуудлыг судалгаа, баримт нотлохонд үндэслэн тайлбарласнараа онцлогтой байна. Сүүлийн жилүүдэд төрийн захиргааны шинжилгээ ухаан нь уламжлалт, захиргааны загвараас илүү нээлттэй, оролцоонд суурилсан, үр дүн чиглэсэн, эргэн төвтэй удирдлагын хэлбэр рүү шилжээд байна. Монгол улсын хувьд ч төрийн захиргааны тогтолцоог бэхжүүлэх, мэргэшсэн ёс зүйтэй, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх асуудал нь бодлогын тэргүүлэх чиглэлд байсаар байгааг судлаачдын төлөөлөл хэлж байна. Төрийн захиргаа гэдэг бол хоёр утгатай юм л да. Нэг нь бол төрийн захиргаа гэдэг төрөөсөө төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа практик үйл ажиллагаа бүгдийг багтаагаад ингэж явдаг. Нөгөө талдаа public administration гэдэг бол төр удирдлагын тогтолцоотой холбоотой онл концепт шинжилгээ ухаан гэж хоёр утгатай байхгүй тэ нэг үг хэлж байгаа боловч альва улс орны хөгжил болвол зүгээр нэг энгийн бодол санаан дээр биш тийм ээ шинжилгээ ухаан дээр тулгуурлаж өгч өстой шүү гэдгийг ер нь олон түмэн өнөөдөр нэлээдгүй хүлээн зөвшөөрж байгаа эрдэмтэд судлаачд ч үнийг одоо хүлээн зөвшөөрдөг дэлхийн хөгжлийн чиг хандлагч энэ байдаг. Энэхүү ном нь төрийн алба хаагчид, бодлого боловсруулагч, ихтэй сургуулийн багш, судлаач, тус чиглэлээр суралцж байгаа оюутнуудад зориулсан төдийгүй төрийн захиргааны шинтгэл, засаглалын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой бүтээл болжээ. Төрийн захиргааны тэнхимийн үе үеийн эрдэмтэн профессорууд оролцсон. За олон одоо салбар шинжилгээ ухааны уулзалт хөгждөг төрийн захиргааны энэ шинжилгээ ухааныг одоо дэлхийн нийтийн ололт амжилттай онлын хөгжил хандлагаас гадна Монголын одоо онцлог практикийг тусгаж ингэж бичсэн ийм одоо бүтээл болсон. Зөвхөн Хөдөлмөрийн Баатар тариаланч хэлсэн байдаг. Тариалахын тулд эхлээд толгойд аврагуул гэж. Тэгэхээр манай энэ төрийн чиглэлээр сургалт явуулдаг багш нар ийм ном бүтээе гэж тархиндаа 20 гаруй жил үндсэндээ боловсруулад тэгээ тэрний үр шим болж өнөөдөр энэ бүтээл гарч ийн гэж хэлж болно. Удирдлагын академи нь Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд үйл ажиллагаа явуулж, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн алба хаагчдыг сургах, судалгаа шинжилгээ хийх үндсэн чиглэл. Магистр, докторийн хөтөлбөр төрийн алба хаагчдыг мэргэжүүлэх сургалт, богино болон дунд хугацааны сургалтыг мөн зохион байгуулдаг юм а. Тус академи 1924 оноос хойш 30,000 гаруй удирдах алба хаагчийг бэлтгэсэн байна.